Улс орны манлал ба иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна гэсэн уриандор сүрьеэтэй тэмцэх өдөр энэ жил тохиож байна. Тэгвэл бид бүсгийн онцлогоо эмчилгээний төвийн сүрьегийн их хэмж даваас өхийг өрн оролцуулж байна. Сайн байна уу? За сайн байна. За подкастт орсонд баярлалаа. Мэдээж халдварт өвчин сүрье бол. Тэгэхээр сүрье өвчний талаар бид нэр ярилцах байгаа учраас та сүрье өвчин гэдэг ерөнхий ойлголтыг өгөхгүй. За тэгэхээр сүрье өвчин одоо дэлхийд дахина мэднэ. Бидний монголчууд хүртэл сайн мэддэг болсон. Яг ковидтай адилхан амьсгалын замаар халдварлаж байна. Ковид болохоор вирусаар сүрье өвчин бол нянгаар үүсгэж байгаа өвчин байна. Яг сүрьеийн шалтгаанаар үүсгэж байгаа амьсгалын замаар халдварладаг халдварт өвчин, нийгмийн халдварт өвчин гэж хэлнэ. Өвчлөлийнхөө хувьд одоо ер нь хэрвээ сүрье өвчнгөөр өвдсөн тохиолдолд яаж таньж мэддэг вэ? За тэгэхээр дэлхийд ер нь жилд 10.7 сая хүн сүрье өвчнөр өвдөлж байна гэж байгаа. 1.2 сая хүн сүрье өвчнөө бол бас нас орж байгаа. Монгол улсын хэмжээнд дунд чинь 4,000-тай байдаг, жилд 4,000 хүн сүрьегээр өвчлөж байна. 200 нэр нас орж байгаа жилд. За тэгэхээр сүрье өвчин мэдээж амьсгалын замаар халдварлаж байгаа. Одоо яг та бид хоёрын ярьж байгаа үед эсвэл дуулах те халдвартай хэлбэрийн сүрьегээр өвчлөсөн байгаа хүнд хашгирах ч юм уу зүгээр ингээ ярианы үед ч гэсэн яг амьсгалын замаар гадагшаа одоо сүрьегийн нянг агуулсан одоо жижиг туслууд гадагшаа цацагдчихэд гэсэн үг. Яг тийм тухайн нянгуудаар агаарт хөвж байгаа тэг агаарын туслуудаар агаарт байгаа нянг одоо тухайн одоо эрүүл хүн авснараа дархлаас ултаад өвчлөө л гэсэн үг. Сүрье өвчин чи өөрөө нөгөө нэг яг ковид өвчнөд адилхан болоод байна. За ер нь төстэй. Гэхдээ сүрье өвчний ер нь ихэнх нь яг нингээс шалтгаалаад тухайн ян яг ямар эрхтэнд очиж байрласнаас шалтгаалаад сүрье өвчний шинж тэмдгүүд ер нь ондоо байгаа гэдэг. Ихэнхдээ ер нь 70% нь буюу одоо уушгинд байрлаж байна. Үлдсэн 30% нь буюу хүний үс болоод хумснаас бусад бүх эрхтэнд байрлаж өвчлөлдөг. Тэгэхээр яг аль эрхтэнд байрласнаас шалтгаалаад сүрьегийн одоо эмнэлзэн шинж тэмдэг ондоо байгаа гэдэг. За 70% байрлаж байгаа уушгины хувьд бол мэдээж яг ингийн ханиалгатай адилхан одоо хугацаагаар ханиалгаж байна, цэр гарж байна, ядар сүлдэж байна, жимбуур туурж байна, шүн хөлөрж байна гэсэн ерөнхий эмнэлзэн шинж тэмдгүүдтэй. Сүрьег нөгөө бас далд хэлбэрийн сүрье гэж яриад байдаг. Далд хэлбэрийн сүрье нь одоо халуурах, хөлрөх гэдэг нөгөө шинж тэмдгүүдтэйгээ адилхан мэддэгдүү эсвэл арай өөрөөр мэдрэгдүү. За тэгэхээр сүрьегийн далд халдвар авсан байна уу, аваагүй байна уу гэдгийг эхлээд нэгдүгürt ялгах хэрэгтэй байгаа гэдэг. Тэгэхээр халдвартай хэлбэрийн сүрьегээр өвдсөн хүнээс за одоо танай гэр бүлийн хүн, за манай гэр бүлийн хүн өвдсөн байлаа гэж тооцоход хэрвээ тухайн хүнтэй би хамт байгаад халдвар авсан байх юм бол тэрийг эхлээд игра шинжилгээ юм уу эсвэл туберкулины сорил одоо мантугийн сорил тавьчиж халдвар авч байгаа юу гэдгийг бид эхлээ үздэг. Бусад давхар эмнэлзэн шинжилгээнүүдийг хийж үзээд за энэ хүн сүрьегээр өвчлөөгүй байна. Гэхдээ сүрьегээ халдвар авсан байна гэдгийг тодтогч алдаг. Тэгж олсны дараагаар сүрьегийн одоо өрсөн зэрэглэл эмчилгээнд далд халдвартай хүмүүсийг оруулна. Далд халдвартай хүн бол ямар нэгэн эмнэлзэн шинж тэмдэг байхгүй, гадагшаа халдвар ялгаруулахгүй. Зөвхөн зүгээр сүрьегийн нянг одоо тээгч болж байгаа л гэсэн үг. Дархлаас улдаад ядарсан тохиолдолд сүрьегээр өвчлөх боломжтой. Бусдаар бол яг нөгөө сүрьегээр өвчлөгдөж байгаа хүмүүс шиг шинж тэмдэг нь хүртэл гарч ирэхгүй юм байна тий. Сүрьегээр насан туршдаа өвдөхгүй байх ч боломжтой. Тухайн хүний дархлаанаас шалтгаалж байгаа. Тээгч болоод явах боломжтой. Тий бид БЦ вирус авцсан байгаад байдаг шиг тухайн нянг болохоор энэ хатгалж байна л гэж. Ер нь нянгийг нөгөө идэхгүй болгоно гэж бас байх боломжтой. Тухайн хүний дархлаа тогтцод сайн бол нянг дарангуулна. Дархлаа сулраад өвчлөд ирэх юм бол тэгээ нянгийн үржилээ өгдөж өвчлөл үүсэж байгаа. Сүрьегээр 6-аас 9 сарын хугацаанд эмчилгээ хийдэг. Эмчилгээгийг хийлгэхгүй дундуур нь одоо тасалдуулсан тохиолдолд тэр хүний одоо нөгөө эмчилгээ ер нь хэр үр дүнтэй, дараа нь нөгөө эмчилгээ хийхэд ер нь хэр хүндрэлтэй байдаг нөгөө тэг эмэн төсвөртэй болох тийм магадлал байдаг. За сүрьегийн өвчлөл бол ер нь хамгийн урт удаан хугацаанд эмчилгэж байгаа өвчлөл байгаа гэдэг. За өмнө жилүүдэд бид эмэнд мэдрэх сүрьег болон 6 сарын хугацаатай эмэнд төсвөртэй сүрьег 24 сар буюу 2 жилийн хугацаатай эмчилж байсан.
одоо олон стрийн судалгаануудын үндсэн дээр бидгээд эмийн цэцэрлэгтэй сүрийг одоо доотлон 6 сар, дээдлэн 1 сарын хугацаатай эмийн мэдрэгийг одоо бид 4 сарын хугацаанд ер нь хөнгө хэлбэрийг бол эмчилж байгаа. Хугацааны хувьд бол харьцангуй богиносцсон байгаа даа. Сүрийн эмчилгээ хийж явах хугацаанд эмчилгээ таслах тохиолдол ч юм уу те. Эсвэл бүр эмийн цэцэрлэгтэй сүрийгээр анх шууд халдвар авсан тохиолдолд янгаар халдвар авсан тохиолдолд шууд эмийн цэцэрлэгтэй сүрий өсөж байгаа. Тэгэхээр удаан хугацааны турш өдөр болгон эмийг одоо таслахгүй уух өнөхөр их төвчээр шаарддаг учраас ихэнхдээ л ер нь зөв шаналгааны амдангууд эмчлүүлэгчийн нар маань бол ер нь эмчилгээ таслаад одоо эмчилгээг 1-2 хоногор хойшлуулах, заримдаа сараар нь мартах, 7 хоногор мартах ч юм тийм тохиолдлууд үүсдэг. Тэрнээсээ өвдөд дараачаас одоо эмийн цэцэрлэгтэй сүрий болоод улам хүндрэх асуудал иргэдэг. Тэгэхээр энэ нь бол сүргээр өвдсөн тохиолдолд бол тууштай байхгүй бол бүр их эрсдэл дагуулах магадлал их байд юм те. Нэг эмчилгээ хийлгэсэн бол эмчлүүлэгч болоод эмчилэгчийн хувьд хоёуланд нь маш их төвчээр хэрэгтэй. Тэ тухайн хүнийг яг 6 сарын хугацаанд одоо яг эмээ ууж гинэ гэдэг бүрэн бид нар хийнэх хэвээр. Тухайн хүн ч гэсэн яг өөртөө одоо зорилго тавиад зүрийн эмчилгээг бүрэн ууж дуусна шүү гэсэн тийм зорилготой байж тэрийг биелүүлэх. Тэгжээж л одоо зүрээс бүрэн салах боломжтой. Бид бол одоо нэг яг ковид гараад нэг дельта бета гэл олон шинж тэмдгэр ингээд мутацд орлоо гэд ковидын шинж тэмдгүүд ингээд илрээ явсан. Одоо сүрээ бол эмийн тэсвэртэй болч тэр бас адилхан мутацд ороод эмийн тэсвэртэй болж байна. Тэгэхээр эмчилгээгээ бас арай өөр хэлбэрээр эмчлэх шаардлагатай эсвэл илүү хүнд хэлбэрийн одоо эмчилгээ хийх шаардлагатай болдгоо. За энгийнээр хэлэхэд бол эмэнд мэдрэг сүрээгийн хувьд бол онц 4 бүлэг эмийг ууж байдаг. Нэг хүн тухайн хүн бол гар дээр өдөр болгоны 6 ширхэг юм тэглэг хамгаалах одоо хамгаалах бол гаш нөлөөний эсрэг юм тэгэхээр нийтдээ нэг 7-аас 8 ширхэг эмийг ууж байна. Эмийн цэцэрлэгтэй сүрээгийн хувьд бол тогтмол нэг 12 юм ууж байна. Энэ дээр бусад нэмэлт хамгаалах болоод гаш нөлөөний эсрэг юмнууд нэмэхээр 14 15 ширхэг юм өдөр алхасахгүй байна гэж тооцож байгаа. Эмийн цэцэрлэгтэй болж байгаа гэхээр энэ дээр нэг сонирхолтой зүйл ярихад яг Монгол улсын хэмжээнд алдар төвчин судлалын үндэсний төв болоод Японы эрдэмтэд яг Монголд яг зүрийн өвчнийг үүсгэж байгаа микробактери нь яг ямар хуу хэв шинжтэй ямар нөхөр байна гэдээ судалсан байгаа гэдэг. Энэ судалгаагаар Монгол улсад нэг Бээжин хэв шинж гэж хэв шинж батлагдсан байгаа. Энэ Бээжин хэв шинж нь өөрөө нэлийн хэд хэдэн давуу талтай. Тэгтээ тэр нь жоохон асуудалтай гэсэн үг. Юу вэ гэхээр амархан эмийн цэцэрлэгтэй болох боломжтой. Эмчилгээний үр дүн бага авдаг. За тэгээ хэрвээ ингээд та өөрөө сүрээгээр идэрлээ гээд эмчилгээтэй дууссан ч гэсэн дараа нь дахилт өгөх боломжтой. За сүрээгийн алдар авчих юм бол цаашаа амархан дэгдэлт үүсгэх чадвартай. За тийм ерөнхий нэг хэдэн шинжүүд байгаад байдаг. Тэгэхээр хэрвээ та сүрээгээр өвдсөн ч гэсэн өвтгөд идэгсэн ч гэсэн буцаад сүрээгээр өвчлөх боломжтой байгаад байдаг. Тэгэхээр өөрийнхөө дархлааг маш сайн ажиглаж өөрийгөө маш сайн хянах нь тийм л шаардлага байна да. Одоо нэгдүгürt нойр гэж яриад байгаа тийм. Гэхдээ яг сүрийн өвчнөөс өрсөн сэргийлэх боломжууд бас байгаа. Тэгэхээр хамгийн ихний боломж бол мэдээж вакцин байгаад байдаг. Ер нь халдвар төвчнүүдийг хянжаах ер нь барьж авах боломж бол вакцин байгаад шүү дээ. Тэгэхээр сүрийн өвчнөр ч гэсэн вакцин байна. BCG вакцин гэдэг. Яг хүүхдийг төрөөд яг нэр үед нь 24 цагийн дотор тарьж байгаа. Гэхдээ энэ нь яг тухайн хүүхдийг сүрийн өвчнөөс одоо насан туршид нь одоо сүрээгээр өвчлөхөөс хамгаалдаг вакцин биш энэ вакцин. Энэ вакцин бол сүрээгийн хүнд хэлбэр буюу төгмөл хэлбэр дээрэс нь сүрээгийн менингит юм уу хүнд хэлбэрээс хамгаалж байна. Сэрмэн ч өөрөө яг судалгаагаар бас батлагдаад нэг 80% дээр нь хамгаалж байгаа гэсэн тийм батлагдсан тийм судалгаа байгаа. Сүрийн өвчин зонхлон одоо өвдөх магадлалтай ч юм уу те яг юунаас болоод яг энэ шинж тэмдгүүд нь одоо сүрийн өвчин тусах тийм гол шалтгаанууд нь болоод байгаа. За сүрээр өвдөхөд тэр нөлөөлдөг хүчин зүйлс гэж байна. Дээрээс нэршилт бүлэг гэж байна. За нөлөөлөх хүчин зүйлсийн нэхэнд нь хэлэхэд хамгийн ихэнд хоол дэжилийн дутагдал байна.
Хоолт хичээлийн дутагдaltaа бол ерөн сүрээр өвчлөх магадлал маш өндөр. За 2 дахь нь архины хэрэглээ. 3 дахь нь тамхины хэрэглээ. За тэгээд чихрийн шижин одоо зүйлийн үед ерөн сахартай хүн болгоныг хянахгүй бол чихрийн шижин сүрийн хоёрыг хамтдаа л дагалал хэлбэрээр авч шин. Архины хэрэглээ гэсэнтэй холбоотой ерөн Монгол улсад ерөн зүрээр өвчлөж байгаа хүмүүсийн ихэнх нь ерөн архины хэрэглээ хэтрүүлэн хэрэглээ өндөртөө архисах өвчнөд хүмүүс байгаа. Манайхаар ч гэсэн өвлж байгаа нэг 50% нэ шүү. 50% нь бол яалтчгүй архины өндөр хэрэглээтэй. Тэндээсээ болоод дархлаа буурдаг. Тэгээд өвчлөдөг. Тэгээ бүр хүндэрсэн хойно ашлагддаг хэрнэ. Тэ амнаас аврахад ирнэ. Давхар бусад эрхтний дутагдлууд нөлөөлдөг тийм асуудал байна. Архич яг нөгөө хотоодоор ороод улаан олгоор орохоос ахгүй л түлээл хамаг усын одоо шүүж аваад. Яг сонирхолтой яг нэг янз янзын ярианууд ковидын үед 4 хүн байж нэг нь архиудаг байсан. Тэгсэн чинь тэрэн сүрийг ер нь ковидээр өвдөөгүй байж. Ер нь архи ер нь нэм вирусаас хамгаалт юм шүү гэсэн нэг тийм яваад байдаг. Одоо олны дунд ч гэсэн бас тэгээд харахцаа. Тэр архиугаад байсан чи тэр нь зүгээр хийжээ гэж. Архи бол одоо дархлаа тогтцыг унах нь таашид өвчлөл үүсгэхэд бүр дэм тусалцаа өгдөг зүйл болохоос сэргийлдэг зүйл шүү. Тэгэхээр архины хэрэглээтэй холбоотой одоо тухайн танаа гэр бүлд архитай холбоотой тий архины дам хэрэглээ өндөртэй хүмүүс байгаа юм бол ер нь сайн шийдчихэж явахгүй бол эмнэлзэн шийж тэмдэг бүдэг байгаад идэг. Тэр болгоныг ихтэй битгээд хайж олддог л доо. Та бол яг ярианы ихэнд Монгол орн 400 гаруй гэлөө хэд гэлээ? Дунд чинь 4000. Монгол орн жилд дунд 4000 гэх үү? Тийм. Энэ Монгол улсыг ер нь тархалтын судалгаагаар одоо Монгол улс одоо ер нь жилд хэдэн мянган сүрээ өвчлөсөн байх боломжтой юм бэ гэсэн тооцоол гэдэг. Жилийн тооцоол нэг 17 оног орчим. 100 мянган ам тооцогдож байгаа нэг 492. Тэгэхээр Ховд аймгийн хэмжээнд одоо нийтдээ нэг 100 мянга одоо магч бараг 100 мянга руу төгсөж шүү дээ. Тэгэхээр 492 хүн ер нь сүрээр өвчлөсөн байх боломжтой байна гэсэн тооцоол байна л гэсэн үг. Яг манай баруун бүс бол арай бус бүсээ бодох юм бол арай сүрэг өвчл баг. Гэхдээ Ховд аймаг бол баруун 5 аймагт сүрэг өвчлөөр өндөр. Энэ ямар тохиолдолд ингэж байна? Яг одоо нөгөө бидний яриад байгаа хоолт хичээлийн дутагдал архи тамхины хэрэглэнээс их болоод нөө эсвэл бас цаг агаараа нөхцөл бас нөлөөлөд нөө эсвэл одоо юу гэдэг ажил мэргэжлийн онцлог бас нөлөөлж байна уу? Ер нь ажил хүмүүсийн онцлог хувьд бас яривал сүрэгээр эрэгтэй хүмүүс зонхлоод байна уу? Эсвэл эмэгтэй хүмүүс илүү зонхлоод байна уу? За хэд хэдэн асуулт болчлоо тийм. Тэгэхээр ажил мэргэжлийн онцлог бол байна. Тэгээ уул уурхаан бүсд ажиллаж байгаа хүмүүс бол сүргээр өвчлөх магадлал. Дээрээс нь эмнэлгийн орчин нөхцөл ажиллаж байгаа эмч сүрлэгч бол сүргээр өвчлөх эрсдэлтэй. Тэгэхээр үндсэндээ нэг эрсдлийн 23 бүлэг байдаг. Сүрийн өвчнөр өвдөх эрсдэл одоо өндөртэй бүлэг шүү гэж тооцоолцсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцоолцдог. Бид хэд сум болгоныг аймгийн төвшөнд эрсдэлт бүлгийн бүтэн тооцоолоод бүх судалгааг нь гаргаад яг тэр судалгааныхаа дагуу идэвхтэй илрүүлэлт хийж олддог. Хайдаг. За цаг уур орчин нөхцөл уур амьсгал гэдэг чинь Монгол улсын хувьд угаасаа одоо бүтэн нэг жил хэдий дөрвөн үлрэлт ажигс одоо жилийн бараг 6-аас 7-8 сар хүүтэн сэрүүн нөхцөл байгаа гэдэг. Хүүтэн сэрүүн нөхцөлд өөрөө сүргийн амьдрах чадвар маш сайн байгаад байдаг. Тэгэхээр одоо яг энэ уур амьсгалтай холбоотой энэ нус төр ил хаялт байгаад шүү дээ тийм. Бид зөв ханиалт одоо буруу ханиалгалтай үйлдэлтэй халдвар дамжлтууд их байгаад байдаг учраас нус тэрэ илбүү ил аяхгүй байгаад тэгээд дээрэс нь зөв ханиалга үүсгэж зөв ханиад зурх хэрэгтэй байна надад. Нөгөө ингэж ханаагаас авахгүй л одоо тэг яг тохоргоо ханиаж байгаа шүү дээ тийм. Тохоргоо ханиа одоо тэгээд дээрэс нь маскны хэрэглэн дээрэс нь салфеткны хэрэглэж гэсэн байна. Салфеткээр дарж ханиаж найдах юм. Одоо юу гэдэг ханиаттай андуурах тохиолдлууд байдгүй хүмүүс өөрсдөө нөгөө ханиад хүрчлээ гээд имчилээд алдчихсан тохиолдлууд нь нэр нь хэрвээ ер нь хидийд эмчид одоо хандаж үзүүлэх ёстой. 14 хоногоос дээш одоо нөгөө нэг халуурах ч юм уу ханиалгах эсвэл нөгөө нэг шүн
нөгөө хөлөрч хонох гэдэг нөгөө шинж тэмдгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэр 14 хоног жишээлбэл ханиаттай адилхан гээд эндүрэгдээд явах магадлал ер нь хэрвээ хүмүүс яг тэгж алдаад ирсэн тохиолдлууд бас хэрэг байна. За тэг яг ингийн ханиалгатай адилхан байгаа дээ шүү дээ шинж тэмдгүүд нь тэгэхээр мэдээж хугацаа алдалт ихтэй байгаа гэдэг. Хугацаа алдалт ихтэй. Тэгэхээр хугацаа алдалт ихийн цаана юу байдгүйгээ тэгэхээр тухайн эрхтэнд одоо нэлээд хүндрэл өгсөн байгаа тийм. Тухайн эрхтэнд хүндрэл өгсөн дээрээс нь эмчилгээ хожимдол үүсэж байгаа учраас тухайн эрхтний одоо үлдэцтэйгээр идэх боломжтой байна. Тэгээ уушгинд одоо ингээ удаан хугацаагаар сүргийн нэг ороод үржсэн байлаа гэж бодоход уушгийг нь хөндийлээ цоолчдөг. Тэгэхээр тухайн хөндөй өөрөө маш том эрсдлийг агуулж ин өвчтөе ханиалгалт юм уу? Тэм сэтрэл өгөх үед одоо яг уушгинаас тус алдах эрсдэлтэй байгаа. Тэгэхээр цаашлаад бид тэрийг уушгины мистаслаар одоо тайрж авдаг. Тэгэхээр тайраад одоо бүрээ идэгрүүлнэ гэхэд тэгэхээр яг тухайн эрхтэн тогтолцооноос аливаа нэг эрхтэнгээс талын тайрчгаар цаашдаа ирнэ хүний тухайн хүний амьдралын чаднар хэр байх вэ те тэр тал дээр бас яг эмнэлзүүдээр илэрж байгаа шинж тэмдэг болоод яг сая ерөнхий шинж тэмдгүүдийг маш сайн ялгаад удаан хугацаагаар ханиалгаж гинүү давхар шин хөлөрж гинүү ядар сөлтөлт нь хэр байгаа жим бууралт нь хэр байгаа ингээд нэг цогцсон хэдэн шинж тэмдгийг маш сайн зээжилж за энэ сүрийн явах магадaltaй биш үү гэдгийг ерөн сэжиглж үзүүлэх ёстой. Нөгөө сүрийн явч одоо маск зүүцсэн тохиолдолд хэдэн хамгаалах вэ? Сүрээтэй хүнтэй одоо ингээд нэг өрөөнд байлаа ч юм уу тэр хүн одоо ингээд маск зүүгээд би сүрээтэй ч гэсэн одоо хамгаалцсан байна ч гэдэм үү. Маск зүүсэн болгоно ер нь сүрээгээр хамгаална гэж байхгүй шүү дээ. За маскны хэрэглээ ярьж байгаа тийм. Одоо яг ямар маск нь одоо сүрийн ингээд хамгаалах юм бэ гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр энэ сүрийн өөрөө ингээд тархаж байгаа хэлбэрээс алдаг. Одоо яг нэг удаагийн хүчтэй ханиалга үүсгэхэд хэрвээ халдвартай хэлбэрийн хүн байх юм бол 5,000-аас 10,000 ширхэг сүрийн савханцар одоо агаар цацагддаг гэж. Тэр агаар цацагдж байгаа туслууд одоо том туслууд үүссэн байгаа нь бол яг доошоо буугаад жижиг туслууд нь бүр ингээ агаартай хөвөө байждаг. Яг хөө хэрвээ маск зүүчих юм бол яг тухайн том туслууд болоо жижиг туслуудыг шүүгээд ер нь яг халдвар тарах магадлалыг яг бууруулж байна. Гэхдээ яг зүгээр энгийн хэрэглээний маск бол хамгаалж чадахгүй. Бидэд яг тусгай хэрэгцээний N95 одоо өндөр шүрэлттэй тусгай маск зүүжээж хувийн хамгаалах хэрэгсэл хэрэгжилж ээж сүрээс сэргийлж байгаа. Гэхдээ яг сүрээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол маск хэрэглээ биш. Хамгийн гол нь удирдлага зохион байгуулалт байдаг. Орчин нөхцөл агаар сэлгэл дагааржуулалт маш нарийн байж ээж удирдлага зохион байгуулалт өрөөнүүдийн зохион байгуулалт маш сайн байж ээж сүрээ өвчнөөс хамгаална. Таны хувьд одоо сүрээгийн эмчээр хэдэн жил ажиллаж байгаа? За 19 оноос хойш. 19 оноос хойш ажиллаж байна тий. Ер нь Монгол улс сүрээтэй яг хэр тэмцэж сайн чадчихна вэ? Таны хувьд хангалттай гэж үзэж байна уу? Хангалтгүй гэж үзэж байна уу? Манай Монгол улсын хувьд онцлогоо болоод эмчилгээний хувьд бол яг асуудалгүй яг стандартын дагуу байна. Гэхдээ Монгол улсын газар нутаг тархаа бутархаа байдалтай холбоотой сүрийн өвчин гэрний илрүүлэх жоохон төвөгтэй байдаг. Сүрийн идэвхтэй илрүүлэлт гээд сонсч байсан биз дээ, тийм. Нөгөө нийт нь хамруулдаг идэвхтэй илрүүлэлт үү? Яг эмнэлзэн шинж тэмдэг бүтээгтэй улсуудыг идэвхтэй илрүүлэлтээр сүрийн диспансер хайж олж байна. Энэ жилийн хувьд энэ урд жилүүдээс илүү болсон. Тэгэхэд өмнө ер нь жил нэг дунджаар нэг идэвхтэй илрүүлэлтээр нэгээс 2 сүрээ илэрдэг байсан бол энэ жилийн хувьд бид 12-ыг илрүүлсэн байна. Энэ жил 25 яг идэвхтэй илрүүлэлтийн хүрээнд сүрийн өвчний дэгдэлт байж магадгүй цэгийг олоод тухайн цэгийг бүтэн шалгаад тэндээс 8 сүрээ бас илрүүлсэн. Тэгээ сүрийн талдар авсан. Эдгээр 98 тохиолдлыг бас илрүүлсэн. Тэгэхээр тэр болгоно бүгдийг нэмжлэгэнд оруулаад хянаад хэдэн хоногийн хугацаанд. За идэвхтэй илрүүлэлт сүрийн дэгдэлт ажилласан хугацаа гэдэг явдал судалгаа гэхэд тооцогдол 112 хоног явцсан. 112. Та өөрөө явсан уу? Таны 80% нь шүү. 80%. Тэр энэ бол 365 хоногийн 100 хоногт нь
хөдөөгөр явсан гэсэн үг үү? За одоо тэгж таарч штэ. Тэгээ дээрэс нь одоо манай эхнэр бас урлал гэдэг. Жижигэр ч одоо би сард 2 хонжинд донжоо 1 2 хоног хонд. Тэгэхээр чи нэг жилд хэд 24 хоног. Тэгээ саяын 110 хоног нэмэхээр 130 гаруй явчихдаг. Тэгэхээр 365 хоногийн 3-ны 1-д нь бараг яг энэ сүрээгийн сүрээтэл яг тэмцээ яваад байгаа юм шүү дээ. Одоо тийхгүй бол болохгүй байгаа даа. Маш их хожимцоо нэрдэг. Тэгээд гар хөлөөс авах тайрлах юм тохиолдол. Ер нь одоо яг эмчилгээ хийж явах явцад ч юм уу эсвэл яг энэ сүрээгээр ажиллаж явах явцад харамсалтай тохиолдлууд төр нь хэрэг байдаг. За харамсалтай байлгүй явах гэж тохиолдлууд. Тий. Яг зүгээр хавсарсан олон хүн зөвчтэй хүмүүс ирдэг. Ганцхан сүрээгээр өвдсөн биш. Тэр нь тэгээд чихрэн шижин бол маш их өндөрлөг байгаа л. Тэгээд дээрээс нь сүрээ нэмчгээр идэх хэрэг нэр нь дөвхтэй байгаа. Тэгтээ яг идэх бүр идэгэрдэг. Тэгтээ тухайн хүний одоо хэр хугацаа алдсан байдал үүссэн процесс нь хэр байгаагаас шалтгаалаад эмнэлцээ тавилан шийдэгдэг. Тэг яг энэ харамсалтай гэхээр сүрээгийн одоо удаан хугацаагаар эмчилгэдэг гэсэн тий. Тэгээд тэрнтэй холбоотой удаан хугацаанд бидэд хяналтыг шаардлагатай байгаа. Тэгэхээр яг удаан хугацаанд хянаад эмчилж явах хугацаанд одоо бид нар ч яг халдвартай байгаа үед нь яг их үед нь бидэд сүрээгийн спонсор дээрээ хэвтүүлж эмчлээд одоо нийгэмд одоо халдвар тараахгүй болцсон үед нь гаргаж байгаа. Тэгэхээр гарсан хойноо одоо ер нь зөв шаналга намдсан байгаа учраас тухайн хүмүүс маань эмчилгээ таслаад тэгээд зарим тохиолдолд бүр холбогдох болоод явцдаг тохиолдол байгаа гэдэг. Тэгэхээр тэр маань өөрөө 1-2 сарын дараа дахиад эмнэлэг зүйн системд илрээд яг тухайн үед ганцаархнаа өвчлөөд ганцаархнаа халдвартай байсан бол цаашлаад одоо гэр бүлтэй халдвар тараагаад гэр бүлийн цаашаа нийгэмд халдвар тараадаг тийм тохиолдол байна. Тэгэхээр тиймэрхүү юм үүсч ирж байгаа гэдэг. Ер нь эдийн засгийн хувьд сүрийн өвчнөнгөөр өвдсөн тохиолдолд хэрэг хүндрэл өгдөг. Жишээлбэл энэ тарай усаас өнгө өгдөгөө эсвэл өөрөө худалдаж авах шаардлагатай. За яг гоё асуулт багч. За сүрийн өвчин ер нь эдийн засгийн хувьд бол яг эмчилгээний хувьд бол яг халдварт өвчний хувьд бол эмчилгээг бол Монгол улс Галбасан бол нийтдээ нэг яг эм тарийн зарцуулдаг дүн нь болохоор 4.3 тэрбум төгрөг багтдаг. 2 тэрбумын Монгол улсын засгийн газар гаргаж байна. 2.3 тэрбумын Галбасан гаргаж байна. За яг нэг хүн сүрийн өвчнөр өвчлөлөө гэж тооцоход тухайн гэр бүлийн одоо санхүүдэд хэр дарамт үүсэж байгаа юм бэ гэсэн асуудал байдаг. Тэгэхээр эмэд мэдрэх сүрээгийн үед бол за нэг $500 орчим. Эмэд цэцэртэй сүрээ сарын хугацаанд эсвэл одоо нэг эмчилгээ хугацаанд шүү дээ. Тэгэхээр эмэд цэцэртэй сүрээгийн үед дундж нь хэлж байгаа шүү дээ. Эмэд цэцэртэйгийн үед $1,000 орчим байна. Тэгэхээр 3 сая орчим төгрөг шүү дээ. Тэгэхээр яг энэ чинь нийгмийн халдвар төвчин гэдэг чинь нийгмийн хамаг эмзэг бүлэглэлээр нь өвчлөж байгаа. Өвчлөл илүү өндөртэй. Монгол улс одоо сүрээгээр бол нэлээд дээгүүр эренблэгдэж байгаа орнуудын нэг гэж харсан юм байна. За тэгэхээр Монгол дээр нь Монгол улс яг энэ сүрээгийн эсрэг дэлхий бол одоо 30 он хүртэл одоо сүрээгүй одоо дэлхий болно гэж яриад байдаг мөртлөө Монгол улс яг энэтэй хэр уялдаа холбоотой сайн ажиллаж чадж байна. Таны хувьд бол одоо 3.1-д нь ингээд сүрээгийн эсрэг ажиллаад амьдраа ингээд одоо юу гэдэг хамаг цаг хугацаагаа бол сүрээгийн эсрэг ингээд явж байхад Монгол улс нь өөрөө яг ямар байдалтай байна? Одоо Монгол улсын хэмжээнд одоо нэлээдгүй хугацаа зарцууллаа шүү дээ. Сүрийн өвчний нэлээд тэмцээд. Яагаад тэр нь бас үрдэн өгөхгүй байгаа. Яагаад яавал сайжрах юм гэдэг гаргалгаагаа Монгол улс маань хайсаар тэр нь алдсан байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд яг яавал болох юм гэдэг. Одоо тэгэхээр сүрээ боддог хүний тоо маань олон байх хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь одоо манай Ховд аймгийн 90,000 хүн ам дотор зөвхөн манай диспансер буюу одоо 10 хүн сүрийн өвчний талаар бодоод байна шүү дээ. Монгол улсын хэмжээнд одоо нийтэн тооцоход 500 хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ жилийн өрөө бол иргэдийн хүчтэй оролцоотойгоор сүрийн өвчнийг ялж дийлье гэж. Тэгэхээр иргэн болгон
асар олон өвчин дотор зөвхөн одоо ядаж энэ сүрийн өвчний талаарх эмнэлзүү шийд тэмдгийг мэдээд тэгээд өөрийгөө болоод бусдыг одоо халдвартай халдвар руу ялгаж чадах юм бол тэр дорхноо одоо ерөн сүрийн өвчний халдвар тархалтыг зогсоогоод тэгээд цаашлаад одоо сүрийгөө улс болох боломжтой гэж харж байна. Тэгээд уус зорилго маань тэр урт хугацаа зарцуулж яваад байгаа зорилго маань уусаа тодорхой. Ядаж нэг сумын сүрийгөө сүм болгочих. Тэгээд цаашлаад сүрийгөө аймаг болъё. Тэгээд хэрвээ сүрийгөө аймаг болох юм бол тэгээд цаашлаад бүс болно. Сүрийгөө бүс олъё. Тэгээд сүрийгөө улс олъё л гэж байгаа шин. Одоо сүрийн өвчнгөөр өвчлсөн ч юм уу эсвэл одоо энэ тээж байгаа хүмүүс дээр нь тандалт судалгаа ирнэ хэр явдаа. Одоо юу гэдэг хилийн хориг гэдэг шиг ийшээ дэшээ гарч болохгүй ингэж болохгүй гэсэн тийм заалт байгаа юу. Сүрийн ер нь халдвар төвчд дотроос хамгийн сайн ер нь тандалт хийгддэг нь сүрийн өвч байгаад. Монголоос одоо хэдэн мянган иргэний БЦ вирустай байгааг мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр бид хэд бол Монголд одоо жидэн хүн яг сүрээр өвчлөөд байна. Тэрийг тооцоолыг нарийн гаргаж байна. Яг тэрний эмчилгээ болоод онцлогоо бүхнийх нь эхлэлээс нь төгсгөл хүртэл бүгдийг хийж чаддаг. За яг хуу тархалтын хувьд бол ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлж байгаа нь дэлхийд ирэх 3 хүнд нэгэн сүрийг алдартай байна л гэдэг байна шүү дээ. Тэгээ саяын дэг манай тархалтын судалгааг бас хэлсэн тий 17 мянган хүн байгаад байна. Жилд бидгээд дунджаар 4 мянгаыг болох байна. Тэгэхээр цаана 13 мянган орчим хүн үлдчихэд байна шүү дээ тий 94 энгийнээр хэлэхэд. Яг жил болгон ингээд 4 мянга гэлрээд байгаа. Боловч яг тэр тархалтын судалгаа бол жилийн тооцоол нь бол тэр хавцаа байх юм шүү гэсэн тооцоол хэлээд байгаа. Тэгэхээр аль чатгараа л яг хинж байгаа. Гэхдээ бидний яг олсон гарцал одоо зөвхөн сүрийн спонсор одоо сүрийн өвчний талаар ярихгүй ханган шатны тусламж үйлчилгээ сум өрхөн сүрийн спонсортай адилхан тусламж үйлчилгээ ялгаа онцлогоо маш сайн хийдэг байжээж тэгээд цаашлаад иргэдэн өөрөө сүрийн өвчний талаар ойлголттой болж ээж сүрийн өвчин бүр устгах чадна. Сүрийг дэлхий болох чинь 35 он хүртэл зарцсан байгаа шүү дээ. 30 он биш 35 он хүртэл зарцсан байна. Тэгэхээр чадхаа гэсэн энэ баримж байгаа шүү дээ. Тэгээд яг таны төхөөрөмжийн хувьд одоо яг сүрийн спонсортай дүүцгүй хэмжээнд одоо бусад анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлдэг газрууд маань бэлэн болсон байна бас хэрэгжих байгаа. Тэгтээ ихэнд бас нэлээдгүй хөрөнгө шаардлага. Тэгтээ юу яасан бах те одоо ковид үед бол нөгөө нэг халдвар төвчин тээсэн хүмүүст одоо зориулсан өрөө тасалгаануудыг ер нь бүгд бэлдсэн штэ. Тус гарлах өрөөгтэй. Гэхдээ яг тэрнтэй адилхан бол жишээлбэл халдвар төвчин туслаа гэж бодоход тус гарлах өрөө одоо сум болгонд бол нэг бол гараад ирсэн байлгүй дээ. Өмнө байдаг байсан ч гэсэн одоо бол бүр илүү ковид бол бас айлгаж чадсан өвчнүүдийн нэг гэж ойлгоод байгаа штэ. Ер нь та нөгөө бусад сумынхаа эмнэлгүүдээр явж одоо яг энэ халдвар төвчний одоо эмнэлгийн өрөө тасалгааны температур ч юм уу те ингээд бас нэг стандарт байгаа штэ. Яг тэрийг үзэхэд яг нийцэж гинүү нийцэхгүй байна. Сүрийн тусламж үйлчлэгээ хэр үзүүлж байгаа юм те. Тэгээд тусламж үйлчлэгээ үзүүлэхэд шаардлагатай баримт материалууд юу байдгийг сүрийг онцлоход одоо юу хэрэгэл цомын төвшөнд юу чатгаар байна. За тэгээд дэмжлэгийн ч үзүүлнэ, хяналтын ч үзүүлнэ. Аль алийг үзүүлээд тэгээд дээрэс нь цомын эмчнэрт одоо сүрийн өвчний талаар хэрнээ ойлголт хэр байгаа юм. Одоо ч цомын төвшөнд одоо бүх сумд харгаж одоо яг би бол очсон бүх сум болгон дээр яг сүрийн өвчний үнэгийн нөхцөл байдал илрүүлт юм байна. Шинэ дэвшлэл технологи нь юу байна? Гэт бүгдийг тайлбарлаж хэлдэг. Тэгэхээр манай сум бол бас таагүй. Гэхдээ яг хөө зарим яг нэг хүн хараад ирэхэд яг энэ сүрээтэй байж магадгүй дээ гэсэн бодол суулгах бас хугацаа хэрэгтэй юм шиг. Дадал болох. Тийм. Тэгэхээр зөвхөн би нэгээс хоёр удаагийн сургалтаар дийж чадахгүй байгаа байна. Тэгэхээр бас жоо хугацаа орох байх. Яг энэ тэгээс хийжгэлэхгүйтэй холбоотой энэ онцлогооны хажимдал үүсэж байгаа асуудал их байна. Саяхан чинь хүүхдийн сүрийн онцлогч байгаа. Аймгийн хэмжээнд одоо хүүхдийн яг халдвартай хэлбэрийн сүрийн онцлогтойгоо нэлээд утсан байна. За тэгэхээр
эмийн цэвэртэй халдвартай хэлбэрийн зүрээгээр өвдсөн 2 хүүхэд байна. Тэр маань өөрөө бас жоох хугацаалттай. Тухайн эмч нь өөрөө яг сэжиглэж үгүй юу? Сэжиглэж чадсан юм чадаагүй юм уу? Тэг яг ямар шаардлагатай шинжилгээг хийсэн гэсэн бодлууд бас байгаад байдаг. Тэгэхээр сургалтуудаа маш сайн ойроор хараад эмч болгонд нь яг толгой дотор нь за энэ магадгүй биш үү гэсэн нэг тийм бодлоо аваад зүрийн 1-2 ерхий шинжилгээнүүдийг хийгдэх шинжилгээнүүдийг сумынхаа төвшөнд хийгээд тэгээ шаардлагатай олноошаа тээвэрлээд үзүүлэх боломжтой. Тоног төхөөрөмжийн хувьд энэ сүрийн өвчин яг ямар байх хэвээр. Бүсийн онцлогын эмчилгээний төв бол миний мэдхийн агаржуулалтын системийг бол нэг шинжилсэн. Сүүлд сонсоход бол хиймэл оюун ухааныг ашиглаж сорьцын эмчилгээний одоо нэг тийм лабораторитой болсон юм уу? Яг юутай болсон бэ? За сүрийн лаборатори бол одоо яг стандартын дагуу байна. Бол улсын түвшинд хийгддэг молекул биологийн шинжилгээ, Gen Expert гэх шинжилгээг бид хийж байна. За тэгээд дээрэс нь хиймэл оюухан байна. Зөөврийн эрентгийн одоо сумуудад зөөгөөд очиж байгаа эрентгээ маань өөрөө хиймэл оюухантай. Тухайн хүнийг одоо зээш нь эрентгийн зургийг уншаад сүрийн өвчтэй байх магадлалыг одоо хэлж дүгнж өгдөг. За нэг 20 секундын хугацааны дотор л за энэ хүн сүрээтэй байх магадлал нэг 80% биш гэсэн тооцоолыг шууд хийж өгч байгаа. Хиймэл оюуханы хувьд бол яг миний бие дээрээс нь Атгашар гээд манай дүрсийн техникч маань битээр хоёлоо суралцаад тэгээд 25 оноос яг хэрэгжүүлээд эхэлсэн. Нутагшуулаад гэсэн үг тийм. Бүсийн төвдөд анхны нэвтэрсэн хиймэл оюухан баха. Одоо цаашаа манайх сайн нүдний хиймэл оюухан яригдж байна. Шинээр тавигдах байгаа мрамын бас хиймэл оюухантай баг гэсэн тийм яриа баг. Тэгэхээр ер нь хиймэл оюухан ойрхон байна. Тийм. Тэгэхээр энэ бол маш дөхөн болж ирсэн. 80% гээд 20 секундын дотор гаргаж ирнэ гэдэг чинь бас дэвшил шүү, дэвшил. Тэгээд тэрийг одоо манай бүсийн онцлогын эмчилгээний төвд байна гэдэг нь ч бас дэвшил болж байгаа юм тийм. Тий. Авштай. Тий. Үнэхээр баяртай. Өмнө яг бид гэж нэг тэтгэлрүүлэлт хийгээд явхаар заавал дүрсийн эмчтэй явдаг байсан. Дүрсийн эмч шийдний эрдэнэний зураг уншдаг. Тэгээ бид тэгээд тэр төвлөлтийг хардаг, давхар зэшин зураг англи зүг харчиж за мөн фишийн ялахдаг байсан. Одоо бол яг тийм дүрсийн эмчийн шаардлагагүйгээр хиймэл оюухан шууд төвлөлтийг өгч байна. Тэгэхээр тэгээд илүү амар хүний нөөцийн хувьд ч гэсэн нэг хэсэг манайх ч дүрсийн эмчийн дутагдaltaй байсан. Сумаар явъя үзлэг хийхээр дүрсийн эмч нь олддгүй. Аймагтай байх шаардлагатай. Тэгэхээр сумдаар явах чаддгүй. Уусаа нэг явахаар бас нэлээд хугацаа зарцуулдаг учраас маш олон төрлийн дүрсийн эмч бол маш олон төрлийн өвчин эмгийг нээж илрүүлж одоо гаргаж ирэх үүрэгтэй хүн тий. Тийм шүү дээ. Энд одоо маш олон дүрсийн компьютер томограф, MRI, эхо тэгэл CT бүгднийг л хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нэвтрүүлэг бол одоо бас удаан хугацаанд үргэлжилж байна. За бид бол сүрийн өвчний төсвөртэй байдал, вакцины талаар мөн одоо сүрийн өвчин яавал одоо тусах магадлал их байдэ те. Тэгээд олон зүйлийг ярьлаа. Мөн одоо энэ бүсийн онцлогын эмчилгээний төвийн тоног төхөөрөмж хүртэл ярьсан халуух яриа боллоо. Ер нь нэвтрүүлгийн төгсгөлд за нэг ийм юм хэлээ да гэсэн таны одоо санал хүсэлт юу байна? Манай сүрийн диспансерын зорилго одоо бидний энэ ажиллаж байгаа орчин нөхцөл өөрөө яг 1953 оны барилга байна. Тэгэхээр 53 оны барилгад одоо бидгээд 2026 оны эмчилгээний стандартаар хүн эмчилгээд байдаг. Тухайн үеийнх нь хүн одоо тухайн үед одоо хүлээж авах нь өөр. Одоо яг энэ байгаа нөхцөл байдал дээр орчин үеийн одоо энэ нийгэмшсэн хүмүүс одоо энэ ажлын байр болоод одоо энэ хэвтэмжлүүлж байгаа сценарийг одоо хүлээж авах байдал бас нэг өөр байгаа гэдэг. Тэгээ манай зүгээс бол яг энэ хэвтэмжлүүлж байгаа удаан хугацаанд одоо дунджаар доотлол нэг 56 хоногийн хугацаатай хөвчж шít. Тэгж хөвтөж байгаа хүмүүсийг яг нэг өөрийн гэр шиг орчин нөхцөл байлгахыг хүсдэг. Тэгэхгүй болохоор одоо яг чинь таас мэдж л байгаа бах те эмнэлгийн өрөө яг ямар байдг үний дотор нэг орто дөрөв хандлаа шүү дээ те. Тэгэхээр тийм нөхцөлд
56 хоног одоо хугацаанд хөвтгэхэр хүн шууд л ирнэ. За нэг 10 хоног тест юм дөө. Тэгэл 14 хоногоос нь ямаар байна, гармаар байна. Тэ энэ чинь шороо юм уу гэлдэг. Тэгэхээр би тэгэхэд яг өөрийн анхдагч хэрэгцээнд бүрдсэн те. Усан дор хөвдөө орчдөг, хувцас авааждаг, зургтаа авцдаг. Би хаал цагаа өөртөө хийждэг те. Ном уншдаг. Тийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хүсэж байгаа. Тэгээд яг энийг бүрдүүлэхийг хүсээд яг нэг өөрийн гэр шиг байхын тулд нэг гэр төслийг санаачлаад. Санхүүжилттэй хайгаад удаж гинөө. 2 3 4 жил болсон баха. Аймгийн удирдлагууд танилцуулж ирсэн. Тэгээ хэдийд улсын гишүүд ч гэсэн хэлж ирсэн. Тэгээд яг том бас сангуудад бас хэлж ирсэн. Тэгээд яг бас санхүүжлээ авч чадаагүй. Шийдэгдэг бас тодтолтой байдаг. Тэгээ яг энэ хүү подкастерс дамжиж хэлээ те. Маадасыг одоо тийм ивент итгэх хүн хайж ин тухайн цэрэг өвчин үнэхээр хүнд өвчин энэ өвчнийг ялахад орчин нөхцөл маш чухал шаардлагатай байдаг. Энд туслыг дэмжих гэсэн одоо албан байгууллагууд ер нь хэр ойлголт авцээ. Ер нь тэр хүмүүс ойлголт муутай болоод яг тус дэмжихгүй байна уу? Эсвэл одоо угаасаа л мэддгүй юм байна уу? Яг таны хэлсэн шиг. Энэ зүрийн засаг нэгж туслыг гэвэл тэр маань өөрөө буцалтгүй тусламжлах гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр бидгээд зүрийн орчин нөхцөлөө сайжруулаад зүрээр өвж байгаа ард иргэдтэй тухтай орчин нөхцөл Ховд аймгийн хэмжээнд үүсгэх нэ гэсэн үг тийм. Тэгэхээр яг тухайн өөр нэг одоо хувийн байгууллага байлаа гэж бодоход тэр чи одоо за нэг орчин нөхцөлийг сайжруулах ингэж хийгээд яг дундаж тооцоолол маань гарцсан байгаа гэдэг бид эдих. За нэг бүх өрөө энэ тэрэ бүгдийг ингэ тооцоод нэг 70 хэдэн сая төгрөг тооцогдчихсэн. Тэгэхээр нэг байгууллагаас ингэ гарлаа гэд хэрвээ үнэхээр туслыг тооцоход тухайн байгууллага маань өөрөө ямар байгууллага вэ те. Тэгэхээр чинь чадамж нь байгаа мó. Тэгэхээр бас жоохон хүндрэлтэй л байгаа гэдгийг. Үнэхээр том байгууллагууд бол яг боломжийн хувьд байдаг баг те. Яг сүрийн өвчин гэхээр саяны ялгартлага гадралтай адилхан. Сүрийн ихээр цаашаа гэдэг тийм нийгэм байна шүү дээ одоо. Тэгэхээр тийм энэ нийгэмд яг хэрэгтэй оролцоотойгоор өөрчлөөд за ерөн зүрийг эвлэхий болоход 35 он гэхэд устгацсан байх руу одоо чиглүүлээд одоо орчин нөхцөлийн хувьд ч гэсэн дэмжихгүй бол Монгол улсын хэмжээнд бол бас жоохон сүрийн асуудал бол бас жоохон төвөгтэй шүү. Ихсээд байгаа гэсэн тий ковидоос хойш. Монгол улс одоо сүрийн дарамт өндөртэй 30 орны нэг шүү дээ. Дарамт гэдэг зүйлийг ойлгож тий. Байнгын дарамттай байна шүү дээ. Сүрийн дарамт өндөртэй. Тэгээ цаашлаа дэмжин зэрэгтэй сүрийн өвчлөл маш өндөр. Одоо өнөөдрийн 26 оны байдлаар ч одоо 12 сүрийн илэрсэн байгаа даа шүү. Техникийн 2 сарын байдлаар. Тэрний 6 нэмэд зэрэгтэй сүрийн. Тэгээ тэрний 2 нь хүүхдтэй. Тэгээ ботхоор маш сайн хянж, маш сайн хайж одоо бүх шатанд бүх иргэдэд оролцоотойгоор явахгүй бол эмч зэрэгтэй сүрийн чинь тоглоом биш шүү дээ тий. Дурын нэг өмнө яг мэдрэг өвнө гайгүй нэг 4 5 6 юм уу гэсэн бол 12 13 юм нэгтгэж. Хугацааны өвч гэсэн урт. Одоо төвчээр ихлээ авалт хүртэл өөрчлөгдөж эхлэх юм шүү дээ. Барсны өнгнөөс ахуулаад өөрчлөгдөх. Бүх зүйл нь өөрчлөгдөж гардаг. Гэхдээ яг хөө эмчилгээ дуусгасны дараа буцаж эргэждэг л дээ. Насанд хүрсэн хүн хүртэл одоо яг энэ төрлийн мэдээлэл маш бага байгаад шүү дээ. Сүргийн өвчин одоо жишээлбэл амнаас авч явах тал дээр бол дэлхийд халдвар төвчин дундаа нэгдүгээрт ирэмблэгдэж байна уу? Тэгж байна. Халдвар төвчний нас оролтоор сүргийн өвчин дөрвөлдөг. Яг дундуур ковид орж ирсэн. Ковид одоо тэгтээ яг намжаад ер нь учралчлаа шүү дээ. Бид ковидтэй тэмцээс орчлаа. Гэтэл сүргийн өвчний нас оролт адилхан байгаа. Яг ковидтэй холбоо хэлэхээр ковидээс өмнөх үед яг сүргийн нас оролтлоо ингээд жил болго ингээд буурч исэн тийм судалгаа багтдаг. Жил болго угсаа бүртгэдэг тандалтаар. Гэтэл ковидээс хойшоо сүрээ илэрж байгаа нь багасаад нас оролт нь өссөн. Тийм судалгаа багтдаг. Илэрж байгаа нь багасаад нас оролт нь өссөн гэсэн үг. Тэгэхээр тэр яг юу хэлээд байгаа юм бэ гэх тэгэхээр хүмүүс одоо яг ковидны одоо агашаатны одоо тусламжуулахыгээр одоо өөртөө хамгаалаад одоо биднээс өөр гэр гэртээ одоо өвчин туссан алдар тарахгүй бай гэдэгтэй адилхан өөртөө гэртээ эмчлээд нэг тиймэрхүү тохиолдлууд байгаа шүү дээ. Гэтэл сүргийн нэнчин өөрөө яг тусгай өөрт
хүүхдэд зориулсан үндсэн одоо үүсгэж устгах тусгай юмнуудээр л устдаа шүү дээ. Тэр нь шимийн сангуудаар байхгүй. Тэгэхээр эмийн сангаас одоо дуртай антибиотик уугаа танид тардаг тохиолдлуудаас болоод ер нь хүндэрдэг ч юм уу тий. Угаасаа ер нь жоохон онцлоход жоохон төвхтэй. Сүрээгийн нэн өөрөө хоногт нэг удаа хуваагддаг байхгүй. Үржиж яадаг гэсэн үг. Тий. Тэгэхээр 10,000-ын нингээ халдвар авсан байлаа гэж бодоход нэг хоногт 20,000 болно гэсэн үг. Тэгэхээр 20,000 нь за тэгээ 14 хоногт нэг оролцоогоор нилээдгүй өсчээж яг шинж тэмдэг өгч эхэлдэг. Тэгэхээр харахыг явцтай учраас сүрээ дээр яг өөрөө эртдэн танихгүй бол ер нь жоох эртний хүндрэл гэж гэдэг. Эртний хүндрэл өгөөд эртнээ тайруулах эсвэл эртэн солих тийм тохиолдол гарах уу? За тэгээ сая хэлжсэн те. Уушин хүндий үсээд үнэхээр тус албартай бол тэрийг тайрна. За ясны сүрээ байгаад байна. Хэрвээ ясны сүрээтэй үнэхээр ясны эдэн хайлаад бүтсэн алдагтаад цааш ашиглах боломжгүй те. Бах юм бол тэгэл бас тайрдаг. Тэгэхээр баг хавдар шиг шахуу явах нь шүү дээ. Хавдар бол одоо бас нөгөө төрөл төрлөөрөө явангуудаа биеэр тархаж байгаа мэдэгдээд идэх шиг. Тий, яг тэгээд яг аль эргэтэнд очсон байгаагаас ер нь шалтгаалдаг. Үсэрхийлэх нь нэр нь бол өдөрт нэг үрждэг гэхээр аимшигтай хурдаа. Яг бидний хувьд бол одоо яг удаанаар тооцогдно л доо. Гэхдээ яг их хэмжээний нэг авчих юм бол тэрний үржил бол маш хурдтай явна. Тэгээд эмнэлзүүд дэлгэршиж тэмдэг ч гэсэн хурдан гэсэн. Та эдийн супер дархлаатай байлаа гэд сүрийгээр өвчлөхгүй байх боломжтой гэсэн үг биш. Маш их хэмжээний нэг халдвар авчих юм бол шууд л өвчлөн. Тэгэхээр сүрийгийн нэг өөрөө маш амархан юм зэрэгтэй болж байна. Маш амархан хувьсаж өөрчлөгдөж байна. Өмнө одоо яг надтай одоо ч гэсэн ажиллаж байгаа мундаг сүрэг эмчнэр байна. Хойно цэцэг Крко гэдэг эмчнэр байна. Хүмүүс бас хэлдэг. Яг дээр үед одоо хамархан байжээ. Хүмүүс нь ч одоо би сайтай ээж имээ ухад орхно идэгдэг гэж одоо гэлдэг. Одоо байгаа нөхцөл байдал чинь. Дархна амьдсэртэй олж чинь би одоо би мохотын сайжруулах хүн ч гэсэн бас жоохон хэцүү. Удаан баг. Энэ нөгөө хоолундны хэрэглээ хэрэг нөлөөлж байна. Жишээлбэл чихрийн хэрэглээ маш их ч юм уу те хитэ ята агуулсан байдаг үлээ ч гэдэг юм уу тийм байдлаар ингээд. Тэгэхээр тэд нар бүгд нөгөө дархлаа унгаах, дархлааны системд нөлөөлөөд тэндээс болж нөгөө хүн яг нөгөө цадах мэдрэмж авахаас биш нөгөө яг өөрт хэрэгтэй амьд юм бол бас авч чадахгүй байх шиг тий. Тий, нөлөөлөх зүйлийн хувьд хэлээд байгаа тий. Хамгийн чухал нэгдүгээртэй гэдэг нөлөөлөх хүчин зүйл маань олт хичээлийн дутагдал байна. Тэгэхээр яг чанартай амьд юм авч чадахгүй болоо гэл шаардлага удаан хугацаанд авч чадахгүй бол шүү дээ тий. Удаан хугацаанд авч чадахгүй бол тэгэл өвчлөн дөө. Эдний иргэн тойрон ирэн байгаад байдаг. Иргэн сүрээгийн өвчлөл таны иргэнд орж гисэн бас ойрхон байгаа. Манай тасаг нэгжийн хувьд ч гэсэн эмч ажилтнууд нь өвчсөн тохиолдлууд байгаа. Гэр бүлээс нь хүүхдүүд нь ч гэсэн өвчсөн тохиолдлууд байгаа. Тэгээд яг удаан хугацааны саяын эмчилгээг хөөр дээрээ үүрнэ, гэр бүлийн өвд нь маш их төвчээр хэрэгтэй. Зүрийн өвчин маш их ялгуурлан гадуурхалтай байдаг. Монгол улсыг бүтэн амарсан ялгуурлан гадуурхалтын судалгаа хийгдсэн. Дунджаар сүрээтэй өвчтэй хүн өөрийгөө ялгуурлан гадуурхах нь 50% гэж байна. Зөвхөн өөрийгөө. Эмнэлгийн орчин нөхцөл тухайн хүнийг ялгуурлан гадуурхах магадлал нь 68%. гэж. Тэгэхээр бас энэ дээр хэлэхэд сүрээгийн тасагт ажилтдаг эмч чимлэгийн мэрэгжилтэн ялгуурлан гадуурхалт ирж байгаа байдал гэж асуух. Тэр нь бас нөлөөлж болох юм шүү дээ. Тийм. Тэгэхээр би одоо сүрээд ажилтгаасаа болоод ялгуурлан гадуурхалт ирж байгаа. Өртгөнө шүү дээ. Тэр мэн бас нэг 60 тавд. Энэ бол Монгол улсад байдаг судалгаа. Эсвэл дэлхийд байдаг. Монгол улсыг яг бүрэн хамарсан судалгаа 23 онд хийгдсэн судалгаа. Тий. Оны худлаас мэж боддог тий. Тийм байна. Тэгэхээр ялгуурлан гадуурхалтаас үүдээд хэрвээ би сүрэтэж магадгүй байна гэдэг хүн 50% ялгуурлан гадуурхалт өөр дээр мэдрээд тэгснэрийн эмнэлэгт очих магадлал нь 50% буурах нь шүү дээ. Өөрийгөө тусгаарлаж эхэлнэ. Тэгэхээр тэндээс үүдэл энэ наашаа аживдал үүсдэг асуудал аа. Ялгуурлан гадуурхалт тэгэхээр маш ихээ. Миний хувьд ч гэсэн өөртөө мэдэрч ирсэн юм байга. Тий. Сүрээгийн засаг гэл.
сүрээгийн тасаг, сүрээгийн эмч ажилчид те. Зарим тасаг нэгжид ороход энэ сүрээгийн зөвлөгч юу гэж яан ч юм уу те. Яг сүрээгийн тасагт ажилтдаг гэж сүрээгийн ингээд хараагаа явж идэг юм шиг ойлгодог юм чимлэгийн ажилчид байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол маш харамсалтай. Яг байнгал сүрээгийн тухай ярихгүй бол яг ингээд сүрээгээр нарийн мэрэгчжээж сүрээг одоо нарийн судалж штэ те. Тэгж ойлгож байна. Тэрнэш бусдаар болоод яг зарим эмчнэр байнаас яг нарийсаа ойлголдог. Идгрээд халдваргүй болцсон үедээ хүн зүгээр явж иж болно штэ те. Зарим хэлбэр маань халдваргүй хэлбэр байна. Тэгэхээр асуудалгүй байх боломжтой байтал ялгарлан гадархалдаг тийм асуудлууд маш их байдаг. Эмнэлгийн орчинд сэтгэл зүйч гэж байдаг. За манай бүсийн төвд байгаа. Сүрээгийн тасгаар үйлчлүүлж байгаа одоо өвчтөнд сэтгэл зүйч хурч ер нь хэр ажилладаг вэ? Сүрээгийн эмч одоо юу багт гэдэг. Яг сүрээгийн үндсэн эмчилгээ хийхээс гадна сэтгэл засалж аваад байдаг. Сүрээгийн эмч ажилчид өөртөө сэтгэл засна гэсэн үг шүү дээ. Тухайн хүнийг за одоо эмээ бол идэх шүү те. Эмээ сайн ууж шүү те. Ямар сайхан гаж нөлөө авахгүй сайхан байна шүү те. Гараад одоо таамын ажиллаа хийгээд тэгээ эмээ уугаад бүрээ идэгрээ шүү гэд бүгдэнд нь захижилж харгаж байдаг. Тэгэхээр хүүхдийн хувьд ч гэсэн одоо маш сайн захижилж байна. Маш эцэг ихтэн хүртэл маш сайн сануулж байгаа. Тэгээ яг хуу сэтгэл засал хийгээд маш сайн ойлгуулахад жоохон хүүхдэн дээр архины амралтай хүмүүс байдаг. Би хүүхд нү байна уу? Хин тамаатай те. Чи надад юу гэж байгаа юм бэ? Хорогж байгаа ч юм уу гэл. Тэгээ яг тухайн хүмүүстэй бол яг манай сэтгэл зүйч бас 2 гэдэг юмч байгаа. Бас 2 юмч уулзуулаад 2-3 удаагийн давтан уулзалт сургалтаар тэгээ бид хэдийн байнгын одоо сэтгэл зүйн дэмжлэгээр тэгээ дэмжлэгийг яг бүрэн дуусгаад идэгсэн бас хүмүүс байна асуудал гэнэ. Нэвтрүүлгээ яг ихэнд хэлжсэн. Монгол улс бол одоо улс орны манлал ба иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрээг устгах чадна гэсэн урайнд ор яг энэ жилийн сүрээтэй тэмцэх өдрийг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбоотой хүн болгон энэ сүрээгийн талаар мэдээд сүрээгээс урьдчилан сэргийлээд илүү одоо энэ сүрээг ойлгодог хүмүүс их болоосоо гэсэн үүднээс үнэхүү подкастыг одоо хийсэн байгаа. Мөн сая ярьжсэнчлэн даваас өх эмчийн одоо яг энэ тасагтаа зориулж байгаа энэ сэтгэл бол маш их байгаад байна. Маш олон хүн одоо тэр сүрээгээр өвчлөсөн байгаа тэр хүмүүсийн орчин нөхцөлийг сайжруулахад тэм тусалцаа үзүүлээд эсвэл албан байгууллага ч юм уу те илүү орчин нөхцөл дээр нь илүү орчин нөхцөлийг одоо сайжруулахын тулд бүгдээрээ бас ингээм хамтдаа эхлүүлцгээе. Хамтдаа одоо энэ сүрээтэй тэмцэцгээе. Хамгийн ихнийх бол одоо 30 ном очсон байгаа. Тэрний 20-ыг яг тэнд хэвтэн хэмжлүүлж байгаа хүүхдүүд уншсан байна гэж ойлголоо. Тэгэхээр тэр номын сангийг улам харивжуулаа. Тэр орчин нөхцөлийг улам сайжруулахад иргэд болон одоо албан байгууллага юу гэдэг ер нь оролцоо маш чухал юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгээд химнэл подкаст энд хүрээд өндөрлж байна. Хүрэлцэн ирсэн даваас өх юмчтай баярлалаа. За өрсөнд баярлалаа. Химнэл подкастыг хэд удаа үзчихсэн. Хамгийн ихнийх дээр нөхөд сүрээгийн талаар бас ярьж яхад нь бас болж ичтэй гэсэн тийм бодол байсан. Тэгээд яг энэ өдрийг зориулаад зорж дуудаад өрсөнд маш их баярлалаа. Яг сүрээгийн хувьд яг иргэдийн хүчтэй оролцоо гэдэг зүйлийг яг энэхүү подкаст дээр бас ганц 2 иргэн ч гэсэн ойлгох байгаа. Тэгээд шинж тэмдгээ маш сайн ялгаад сэжиглэж чадах юм бол сүрээ өвч амархан ханшлагдана, амархан ч идэгдэг, бүрэн идгэрдэг өвчин шүү гэж хэлээ. Химнэл энд хүрээд өндөрлөө. Баярлалаа.